Матай 12 дугаар бүлгийн ишлэл 31 ба 32. Ишлэл 31. Тиймээс би та нарт хэлье, хүмүүсийн альва нүгэл хийгээ доромжлуулан уучлагдана. Харин сүнсийг доромжлох нь үл уучлагдана гэсэн байна. 32-т хүний хүүгийн эсрэг үг хэлдэг хэн боловч уучлагдах болно. Харин ариун сүнсний эсрэг хэлсэн хинч энэ ба ирэх үед уучлагдана гэсэн байна. Итгэлийн эгч Мария Луиза би ишлэл 32-т хамааруулаад нэгэн асуулт тавих гэсэн юм. Та бидэнд эзэн Есүс Христ болон ариун сүнс мөн эцэг бол нэг бурхан гэдгийг заасан. Тэгэхээр миний асуулт бол хүний хүүгийн эсрэг доромжлол яагаад уучлагдах болно гэж бичигдсэн байна вэ? Хариулт. Тэгэхээр энд хүний хүү гэж хэлэхдээ махан бие, бие махбодыг нь хэлж байгаа юм. Та нар санаж байгаа бах. Бидний бурхан тэр махан бие болж хүмүүстэй байхын тулд хүний биеийг авсан гэж хэлсэн байдгийг. Та нар энэ тухай сонссон уу? Бурхан хүний биеийг авсан. Бурхан хүмүүсийн дунд байхын тулд хүн энгийн хүн болсон. Энэ физик биеийг, энэ бие махбод, энэ махан биеийг нь хүний хүү гэдэг. Есүс Христ Бурханы хүүгийн хувьд өөрөө бурхан болохоор хүний бие махбодыг авч жирийн нэгэн хүн болсон юм. Энэ физик хэсэг, энэ бие махбод нь, энэ махан бие нь хүний хүү гэж нэрлэдэг. Үүнийг хүний хүү гэдэг. Гэвч түүний дотор энэ махбодод хүний хүүгийн дотор нь энэ бурханлаг чанар нь байсан. Түүний бурханлаг чанар нь энэ бие дотроо байсан юм. Түүнээс хэрэг хүмүүс хүний хүүг өөрөөр хэлбэл энэ хүнийг доромжлох юм бол тэд бурханаас өршөөлийг хүлээн авч болно. Өөрөөр хэлбэл тэд уучлагдах болно. Харин ариун сүнсний эсрэг хараад доромжлол хийсэн хинч ба энэ ба ирэх үед уучлагдана. Ишлэл 24-өөс уншихад тэд нүгэл үйлдсэн гэж энэ бичигдсэн байдаг. Харин фарисеучуд үүнийг сонсоод эзний үгийг сонсоод түүний Давидын хүү гэдгийг сонсоод фарисеучуд юу гэж хэлв? Эн чинь зөвхөн чөтгөрүүдийн захирагч Белзебулээр чөтгөрүүдийг хөөдөг юм байна гэж хэлжээ. Тэд үүгээр Бурханыг доромжилсан юм. Эдгээр фарисеучуд эзэн чөтгөрүүдийг Бурханы сүнсээр биш харин чөтгөрүүдийн захирагч Белзебулийн сүнсээр зайлуулсан гэж хэлснээр Бурханыг доромжилсан юм. Энэ бол доромжлол байсан. Тэд бидний Бурханыг чөтгөрийн нэг мэд харьцсан. Тэд түүнийг ийм зүйлтэй харьцуулсан юм. Тиймээс энэ нь доромжлол юм. Үүнийг доромжлол гэж нэрлэдэг. Энэ хүний хүүгийн, энэ махан биеийн эсрэг доромжлол тэр нь та нарт уучлагдах болно. Харин ариун сүнсийг доромжлол та нарт үл уучлагдана гэж эзэн Есүс Христ хэлсэн байна. Учир нь тэр бидний эзэн Есүс Христ сүнсээр буюу ариун сүнсээр дамжуулан гайхамшгүүдийг үйлдсэн байсан шүү дээ. Тийм болохоор энэ нь ариун сүнсний эсрэг доромжлол юм. Энэ нь тэд нарт үл уучлагдана гэж энд хэлсэн байна. Өнөө үед Бурханыг доромжилдог олон хүмүүс байдаг. Тэд энэ сүм эсвэл энэ хүн чөтгөрийг бөгөөд Бурханых биш гэж хэлэхдээ тэд Бурханыг доромжилж байна гэсэн үг юм. Үүгээрээ тэр хүн Бурханы үгийг өгөөсгөж доромжилж байгаа юм. Бурхан та нарт бол миний хүүхдүүд, та нар миний хүүхдүүд гэж хэлэхэд тэд үгүй энэ бол худлаа, энэ нь чөтгөрөөс ирсэн гэж хэлснээр энэ нь доромжлол болж байгаа юм. Энэ бол ариун сүнсний эсрэг доромжлол юм. Энэ доромжлолыг Бурхан уучлахгүй гэж бичсэн тул Бурхан биднийг үүнээс сэргийлэх болтугай.